Монгол улсын инфляцийн түвшин 2017-оос 18 онуудад өсөхөр байгаа боловч зорилтоосоо бага багтлаар бол Төв банк таамаглаж байна. 2016 оны сүүлийн буюу одоо 4-р улиралд эдийн засаг хүлээлтээс илүү өндөр үзүүлэлтээр сайжирсантай холбоотойгоор инфляцийн таамаглал өмнөх төсөөллөөсөө нэмэгдсэн байгаа. За оны эхэнд бол Монгол банк инфляцийг нам дор түвшинд байх талаар мөн таамаг гаргаж байсан. За харин цаашдаа эдийн засгийн өсөлт эрчимжиж төгрөгийн ханш өмнөгчлөлтэй харьцуулахад сулрах нь хүнсний бас инфляцийг бол энэ он өсгөхөөр байгаа юм а. Одоогийн байдлаар хэрэглээний саксны бүлэгт махны үн онцгой их хувь үзэлж байгаа буюу 30 орчим хувийг бүрдүүлдэг. Махны үн бол энэ оны эхний хагаст өсөх боловч сүүлийн хагаст буурах боломжтой гэж харж байгаа юм байна. За 2016 оны эцэст бол хүнсний үнүүд бол 16 сарын хугацаанд анх удаага жилийн инфляцид эерэг нөлөө үзүүлсэн байдгийг бас энэ дурдхан зөв. Өнөөс гадна авто бензин, дизель түвшний онцгой албан дотор 17 оны 2-р улирлаас нэмэгдэхээр байгаа нь үнийн ерөнхий түвшинг өсгөх нөлөө үзүүлэхээр байгаа гэдгийг Монгол банк инфляцийн төлөв байдлын тайландаа бол тусгаж өгсөн байна. За олон улсын барилтын сангийн өргөдсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд бол хэд хэдэн төрлийн доторыг нэмэгдүүлэхээр болсон. За үүнд бол авто бензин, дизель түвшний онцгой албан дотор багтсан. Хэдийн инфляцид үзүүлэх шууд бус нөлөөг тооцсноор энэ удаагийн төлөвийг танилцуулсан гэдгийг Монгол банк мэдэгдсэн ч доторын нөлөө тооцоосноос өндөр байвал инфляцийн нэмэгдэх эрсдэл байгаа гэдгийг бол эдийн засгчид бол анхааруулж байгаа. Харин хөрөнгө оруулалтын тухайд уул уурхайг даах хөрөнгө оруулалт боловсруулах, байрлах, худалдаа зэрэг уул уурхайн бус салбаруудын өсөлтийг нэмэгдүүлнэ гэж Төв банк үзэж байна. Гэхдээ засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон 5 төслөөс одоогийн байдлаар бол ямар ч хацууртын төслийг энэ онд хөдлөж магадгүй гэсэн мэдээллийг сангийн сайд чойжсөр өмнө нь бол хийгдэлд өгсөн мэдээлэлд дурдж байсныг сануулъя. Гадаад орчин талаас нь харах юм бол харин хятад эдийн засгийн бодлогын тодорхой ус байдлаас шалтгаалж хэлбэлзэж бооцсохгүй гэж үзэж байна. Ямар ч тач худалдааны гол түншүүлэх хятад за Европ улсын эдийн засаг өнгөрсөн оны 4-р улиралд таамаглаж байснаас илүү хурдтай сэргсэн ч за 17-18 онуудад буурах эрсдэлтэй гэж үзэж байгаа. За харин хойд өршийн үед эдийн засгийн өсөлт нь бол харьцангуйс эрчимжих төлөвтэй байгаа гэсэн мэдээллүүдийг энэ удаад төлөв байдлын тайланд бол дурдж өгсөн байна. За бид инфляцийн төлөв байдлын тайлангийн үр ашиг болоод зам энэ удаагийн тайланд тусгагдсан асуудлуудын талаар ярилцахаар Монгол банкны мөнгөний бодлогын газрын захирал Баяр Даваа студид орж авчираад байна. Танд өдрийн мэндүргийн үргэлжлүүлсэн баярлалаа. За инфляцийн төлөв байдлын тайлангийн тухайд бол за бидний хувьд байнга ашиглаж мэдээллүүдийг бас үзэгчдэд төлөхөө хүргэхийг боддог. За Монгол банкны хувьд ер нь яг инфляцийн төлөв байдлын тайлан хязгаарнаас хойш гаргаж байгаа. За яг инфляцийн төлөв байдлын тайлангаас иргэдийн хувьд чухам юу авах боломжтой юм бэ? Ямар мэдээллийг? Инфляцийн төлөв байдлын тайлангаас өмнө би нэг зүйлийг онцлмоор байна л да. Тэр нь юу вэ гэхээр ер нь бол Төв банкны мөнгөний бодлогын үр нөлөө бол өөрөө ямар үед илүү сайн байдаг вэ гэхээр зэрэг бодлого нь нээлттэй олон нийтэд хүрч тайлбарлаж чаддаг. Тэр гаргаж байгаа шийдвэр нь олон шийдвэрийг олон нийт өөрийнхөө бодлого үйл ажиллагаанд тусгадаг. Энэ нь өөрөө нөгөө тэдгэрийн зах зээлд оролцогчдод, мэргэжлийн тоглогчдын өөрийнх нь шийдвэрт нөлөөлж чадах юм бол энэ өөрөө хүлээлтээр дамж мөнгөний бодлогын үр нөлөө бол эдийн засгт илүү хүчтэй очдог гэж үздэг. Тэгэхээр зэрэг энэ олон нийттэй харилцаан дээр бол Монгол банк бол сүүлийн үед бол нэлээд ач холбогдол өгч энийг бол сайжруулах чиглэлээр бол анхаарч ажиллаж байна л. Тэгэхээр зэрэг энэний сүүлийн жилүүдийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг хэсэг нь бол өөрөө инфляцийн төлөв байдлын тайлан юм байна. За инфляцийн төлөв байдлын тайлангаас гадна өөр одоо Монгол банкнаас ямар байдлаар мэдээлэл авч болох уу гэвэл яг шууд мөнгөний бодлоготойгоо шууд холбоотой гэх юм бол мөнгөний бодлогын зөвлөх хуралцсны дараагаар мөнгөний бодлогын мэдээлэл гэж бол гардаг. За тэр мөнгөний бодлогын мэдээлэл бол өөрөө маш товчхон нэг хуудсанд ингээ багтчихсан. Тэгтээ бодлогын шийдвэр гаргахад харгалзан үтсэн хүчин зүйлүүдийг ингээ маш одоо товч байдлаар тэнд бол тусаж өгсөн байдаг. За энэ дээрээс бол тэр Төв банкны мөнгөний бодлогын мэдээллийг ингээ унших байдал бол ер нь ингээ бусад мэргэжлийн эдийн засгийн сэтгүүлчдийн хувьд, судлаачдын хувьд, хөрөнгө оруулагчдын хувьд бол бүр ингээ баг нэлээд мэргэжлийн өндөр түвшинд гарчихсан. Ийм үг хэрэгэлсэн байвал тэгэх гэж байгаа юм байна. Ийм үг хэрэгэлсэн байвал одоо чангарч магадгүй юм байна бодлоод цаашдаа. Ийм үг хэрэгэлсэн байвал сулгарч магадгүй юм байна гэдэг. Тэгэхээр зэрэг ийм анализууд бол явж идэг. Тэгэхээр зэрэг энэ утгаар нэгээд харах юм бол ер нь тэр мэдгдлээс хараад хүмүүс ирээдүйд мөнгөний бодлого яах юм бэ гэдгийг таах гэж оролдож байгаа гэсэн үг. Ирээдүйд мөнгөний бодлого яах гэж байгаа юм бэ гэдгийг таах гэж оролдож байна гэдэг бол бодлогынхаа өнөөдөр гаргаж байгаа тэр бизнестэй холбоотой, хөрөнгө оруулалттай холбоотой шийдвэр дээр яах вэ гэдэг шийдвэртэн дээрээ тусгах гэж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээрт нэг ийм бүтээгдэхүүн. Хоёрдугаарт нь ахаад мөнгөний бодлогын мэдгдлээс гадна мөнгөний бодлогын зөвлөх хуралцсны дараагаар мөнгөний бодлогын хуралдааны товч тэмдэглэл гэдэг юм бол Монгол банкны вебсайтаар бол гаргадаг. Энэ бус банкуд явуулж гэсэн жишээ. Тэгэхдээ энэ дээр бол энэ бол юу байдг вэ гэхээр зэрэг арай дэлгэрэнгүй. За нэг нүүр биш те 3-4 хуудас юм. Тэн дотор ихэнхдээ юу байдг вэ гэхээр зэрэг гол мэтгэлцэн юун дээр өрнөсөн бэ? Анхаарах асуудлууд юу байсан бэ? Шийдвэр гаргах үндэслэл нь юу байсан бэ? Эсрэг байр суурь шийдвэр гарсан шийдвэрээс эсрэг байр суурьтай байсан гишүүд
ямар байр суурь илэрхийлж ирсэн бэ гэдгийг тэнд тусгаж өгсөн байдаг. Энэ бол Монгол банкны хувьд бол хуралдааны тэр тэмдэглэлийг аваад буцааж ингэж нэгтгээд тэгээд нэг 2-3 хоногийн дараа бол вебсайтн дээр бол тавьдаг. Энэ хоёр дахь бүтээгдэхүүн. Гурав дахь бүр дэлгэрэнгүй бүтээгдэхүүн нь одоо энэ бидний өнөөдрийн ярих гэдэг байгаа инфляцийн төлөв байдлын тайлан юм байна. За энэ инфляцийн төлөв байдлын тайлан гэдэг бол өөрөө юу вэ гэхээр зэрэг мөнгөний бодлогын зөвлөлийн хурал болохоос өмнө бэлтгэгдэж дуусаад энэ дээр үндэслээд мөнгөний бодлогын зөвлөл рүү мөнгөний бодлогын газраас санал боловсруулад гишүүдэд хүргэдэг. Тэгэхээр зэрэг энэ бол суурь материал гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ суурь материал өөрөө юуны тусгал вэ гэхээр зэрэг бодлогын шийдвэр гаргахдаа баримталсан материал нь энд байгаа гэсэн тооцоо судалгааных нь суурь нь энд байгаа гэсэн. Тэгээд бодлогын шийдвэртэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүсэж байгаа бол дэлгэрэнгүй тэмдэглэл бүр цаашаа бол энэ инфляцийн төлөв байдлын тайлан руу бол хандах. Эндээс мэдээлэл авах бол юм боломжтой юм. Тэгэхээр инфляцийн төлөв байдлын тайлангийн тухайд за хамгийн сүүлийн мэдээллийг харах юм бол одоо таны саяны тайлбарлсан дээр харах юм бол одоо 3 дугаар сард гарсан бодлогын шийдвэр дээр бол энэ удаагийн инфляцийн төлөв байдлын тайлан бол яг одоо таны урд байгаа энэ тайлан бол гол суурь мэдээлэл болсон байх нэ гэж ойлгож байна. За бодлогын шийдвэрийг эргээд харъя. Тэгээд яг инфляцийн төлөв байдлын тайлангаас та баг зэрэг товч бас энэ удаагийн тайлангийн хамгийн гол мессеж нь юу байв гэдэг дээр мэдээлэл өгөх. За тэгье. Тэгэхээр зэрэг ерөөсөө инфляцийн төлөв байдлын тайлан ингээд тавьж байгаа би дахиад хэлэхэд бол энэ өөрөө ерөөсөө л мөнгөний бодлогыг төв банкны үйл ажиллагааг нээлттэй ил тод байлгах гэж байгаа оролдлого. Энэ өөрөө нээлттэй ил тод байснараа яаж нөхөр зэрэг илүү хариуцлагатай байдал руу түлхэж байгаа гэсэн үг. Хариуцлагатай байдал руу түлхэж гэнэ гэдэг бол эргээд мөнгөний бодлогын шийдвэр илүү үр нөлөөтэй байх, олон нийтнийг таамаглахуйц болгох гэж байгаа юм орлого юм байна. Тэгэхээр зэрэг энэ удаагийн бодлогын шийдвэр энэ материал дээр бол үндэслэж гарсан. Тэгээд энэ материалын одоо энэ мөнгөний бодлогын газраас ингэж боловсруулж гаргаж байгаа инфляцийн төлөв байдлын тайлан бол нэг ерөнхийдөө хоёр үндсэн хэсгээс бүрдэж байгаа юм. Нэг нь болохоор зэрэг эдийн засгийн өнөөгийн төлөв байдал ямар байв, ирээдүйн төлөв байдал ямар байх нь гэдэг дээр бол анхаарал хандуулдаг. Тэгэхээр зэрэг энэ хоёрыг бүгднийг нь базаад яг хураангуй гэдэг дотор нь бол ихэнд нь байж байгаа. Тэр хураангуйг уншихад цаашаа юу байх вэ гэдэг нь харагдчихна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг ирээдүйн төлөв байдал ямар байх нь вэ гэдэг зүйл өөрөө юун дээр үндэслэж гарч байгаа вэ гэхээр зэрэг тэр өнөөгийн төлөв байдал дээр хийсэн шинжилгээ тэгээд тэрийг шинжилгээг хийснийхаа үндсэн дээр цаашаа янз бүрийн загварын тооцоол судалгаа таамаглалууд хийгээд инфляц ойрын 1-2 жилдээ ямар байх нь вэ? Эдийн засгийн өсөлт ямар байх нь вэ? Зээлийн өсөлт ямар байх нь вэ? Мөнгө яаж үржиж бий болох нь вэ гэдэг зүйлүүдийг харгалзаж үзээд энэ дээр бол таамаглалаа боловсруулж байгаа. Тэгэхээр зэрэг тэр ирээдүйн төлөв байдал дотор саяын дурдсаар бол таамаглалууд байх нь. Инфляцийн таамаглал, эдийн засгийн өсөлтийн таамаглал. Тэрнээс гадна энэ таамаглалд бид нэр ямар нөхцлүүд авч ашигласан бэ? Ямар гэдэг зүйл бас байж байгаа. Дээрээс нь энэ таамаглал бас зурж болно. Энэ таамаглал бол бусад төв банкуудын хувьд ч бол таамаглалууд бол зурддаг тий. Гэхдээ бол зорилго бол юу гэхээр зэрэг тэр таамаглалын алдааг аль болох бага байлгахыг бол зорж ажилладаг. Тэгээд шинэ мэдээлэл гарч ирээд дараагийн улирлын таамаглал руу яваад орохоор зэрэг өмнө нь хийсэн таамаглал энэ удаад яагаад зурсан бэ гэдгийг буцаага тайлбарладаг. Тэгэхээр зэрэг тэр тайлбар өөрөө эргээд юутайгаа уялддаг гэхээр зэрэг өмнөх бодлогын шийдвэр гаргаж явах үед харгалзан үзэжсэн тэр тодорхой бус байдлын хүчин зүйлүүд яаж өөрчлөгдсөн бэ? Юунаас болоод таамаглал зурчив гэдэг зүйлүүдээ бол эргээд тайлбарлаж тэгээд тэрийг олон нийтэд ойлгуулах замаар ингэж цаашаа бол явж идэг юм. Олон улсад яг туршлага талдаа жишээ нь ямар байдیں۔ Холбооны нөөцийн банк одоо гэдэг юм уу Японы төв банк гэхээр бид бол Minutes гэдэг банк хүлээж идэг тэмдэглэлийг яг эндээс бол одоо бодлогын зөвлөл багтж байгаа гишүүдийн хувьд яг ямар санаа бодолтой байгаа вэ гэдгийг илүү хөрөнгө оруулагчдын хувьд анхаарал хүлээж идэг шүү дээ. Яг энэ шиг олон улсын туршлага талдаа яг инфляцийн төлөв байдалтай одоо байдлын тайланч гэдэг юм уу яг иймэрхүү туршлага нь ямар байдлаар вэ? Тийм одоо түрүүний нөгөө миний хэлээдсэн нэг 2-3-7 хоногийн дараа төв банкны вебсайтн дээр тийм хурангуй тэмдэглэлгээд гардаг гэдэг чинь яг наадах нь. Тэгэхээр зэрэг энэ дээр манайх бол яг хөө зарим улс орнууд дээр ингээд мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүдийн баримтсан байр суурийг нэр устдаа ингээд тавих уугүй юу энэ янз бүрийн багаантай асуудлууд байдаг. Тэр нэргээд тэрүүний хараат ус байдалд нөлөөлөх уугүй юу энэ. Тэр манайх бол Монгол банкны хувьд бол гишүүдийн гаргасан байр суурийг одоо гишүүдийн нэрсгүйгээр бол тэнд бол тавьдаг. Тэгээд инфляцийн төлөв байдлын тайлан тэрийг одоо яг нэг хөрөнгө оруулагч тэр тэмдэглэлийг харсныхаа дараагаар өшөө дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй юм бол энэ лөө ханддаг гэж ойлгож болно. Одоо ер нь яг ашиглалт хэр хангалттай байгаа гэж та үзэх. Жишээ нь одоо юу гэдэг тод арилжааны банкуд гэдэг юм уу? За эсвэл ямар нэгэн байдлаар тогтмол арилжаанд ордог хүмүүсийн хувьд яг энэ мэдээлэлтэй хэр хангалттай ер нь танилцаж явдаг юм. Одоо түрүүн та нөгөө ихнийхээ асуултанд асуусан хизээс ер нь гаргаад эхэлчихвэ гэдэг. Тэгэхээр зэрэг энэ инфляцийн төлөв байдлын тайланд бид нэр 2015 оны 1-р улирлаас турш ингэж гаргаж эхэлсэн байна.
Тэгээд одоо энэ чинь 2 жил болж байна тий. Тэгэхээр зэрэг ер нь бол анх эхэлсэн хойноос ингээл аль болох ингээд сайжруулаад урагшлуулах гал ингээл явж байгаа юм. Тэгэхээр зэрэг бид нар энэ улирлаас бол бас харьцангуй нэлээд идэвхтэй болвол энэ дээр ажиллая гээд жоохон төлөвлөгөө гаргацсан явж байгаа. Тэрний хүрээнд ч гэсэн өнөөдөр одоо ингээд танай телевиз биднийг хүрээд ингээд оролцуулж байна. Тэгэхээр өмнө нь бол бид нар юу хийсэн бэ гэхээр зэрэг банкуудын холбоон дээр өнгөрсөн жилийн хэдгээр улиралт билээ бид нар очныг танилцуулга хийжсэн. Банкуудын одоо хөрөнгө зохицуулалтын газрынхан эрсдлийнхнийг зөвлөулжгаад бид нар ийм тайлан гаргалаа. Та нарын нэг ингэж уншиж танилцж болно. Энэ дээр бид нар ийм мэдээллүүдийг агуулсан байгаа. Эрсдэлтэй холбоотой та бүхэн чинь анхаарал хандуулж идэм чи ийм мэдээллүүдийг авч болно гэд. Тэгээ бүр яаж уншиж болох уу гэд тийм ярьсан байгаа. Бусад улс орнуудын инфляцийн төлөв байдлын тайлан яаж гардгийг, ямар ач холбогдолтой энэ статистик бусад улс орнууд яаж яана гэд тэр бүгдийг танилцуулаад ингэ явсан. Сая өнгөрсөн энэ 7 хоногийн эхэнд бас банкны холбоон дээр арилжааны банкуудын эрсдлийн удирдлага дээр ажилладаг хүмүүстээр бас манай мөнгөний бодлогын хэлтсийн захирал уран сууд очиж танилцуулга хийсэн байгаа. Одоо дээрэс нь ихтэй сургуулиудын оюутнуудад бас энийг авч ашиглаж болно. Та бүхэн эдийн засгаас сурч байгаа оюутнууд гэдэг энэ дээр бас сургуулиуд хийж байна. Дээрэс нь олон нийт судлаачид бас энийг хандж байна. Одоо ингээд гэх мэтлэнгээр одоо энийг бол ингээд сурталчилж эхэлж байна л да. Тэгэхээр тайлангийн хувьд юм байж. Тэгвэл хамгийн сүүлд гаргасан одоо өнгөрсөн оны 4-р улирлын тайлангийн одоо гол дүгнэлт нь юу байв яг Монголын эдийн засаг талаас? Одоо яг нь бид нар одоо нөхцөл байдлыг харах юм бол 2016 оны төгсгөлөөс эхлээд 2017 оны эхэнд бол бас нөхцөл байдал бол нэлээд өөрчлөгдөж байна тийм бид нар бол харж байна. Өөрөөр хэлэх юм бол анх 2016 оны дунд үе гэхэд бол валютын зах дээрх нөхцөл байдал, эдийн засгт оролцогчид, зах зээл дээр тоглогчдын хүлээлт ер нь бол их тийм тодорхойгүй, эдийн засаг ер нь яах гэдэг нь мэдэгдэхгүй, уул уурхайн бүтээгдэхүүний үн яах уу гэдэг нь тодорхойгүй, төсвийн бодлого цаашдаа яах юм гэдэг нь мэдэгдэхгүй. Ингээд нөгөө эдийн засаг дээр маш их тодорхой бос байдлууд бол бий болсон байсан. Хөрөнгө оруулагчид өөрсдөө бизнесийнхаа төслийг цааш нь өргөжлүүлэх үү, зогсоох уу, жоохон сааруулах, хурдын сааруулах уу, шинээр төсөл эхлүүлэх үү, болох уу гэдэг бүх юм ингээд тодорхой ус байдалд орсон. Өөрөөр хэлбэл ийм нөхцөл байдалтай байсан. Одоо тэгэхээр зэрэг сүүлийн энэ хугацааг харах юм бол хэд хэдэн эерэг зүйлүүд бол эдийн засгт ажиллагдаж байна л да. Тухайлх юм бол нэгдүгээр 2016 оны сүүл хагаст бол бидний экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүнийн үн дээр бол нэлээд аятайхан сэргэлтүүд бол ажиллагдаж байна. Зэсийн үн дээр байна, нөөцний үн дээр байна. За энэ сэргэлттэй холбоотойгоор эдийн засгт энэс орж ирж байгаа дам эерэг нөлөөнүүд нь бол 2016 оны эдийн засгийн өсөлтөн дээрээс бол харагдаж байна. Тэгээд энэтэй уялдуулаад наашаа орж ирж байгаа тэр гадаад худалдаагаар дамжиж Монголын эдийн засаг руу орж ирж байгаа валютын урсгал сайжирсан байна. Эргээд ингээд дээрэс нь энэ эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн нөхцөл байдал ингээд тайвшраад ирэхээр зэрэг нөгөө эрсдлийн үн гэдэг юм бол өөрөө зах зээл дээр маркет риск премиум гэж ярьдаг тэр зүйл бол бууж эхэлж байна. За энэ бууж байгаа нь өөрөө жишээлбэл юунаас харагдаж байна нөхөр зэрэг гадаад зах зээл дээр арилжаалагдаж байгаа засгийн газрын манай бондын, сойрон бондын зээлдүүд өөрөө доошоо бууж эхэлж байна. Хөгжлийн банкны бонд жишээлбэл 30 хүрж исэн бол одоо сая шийдвэрлэгдэхийн өмнө бол бүр 3 4 бол бууж ирсэн. За дээрэс нь дотоод зах зээл дээр бол зээлийн хүү бос эргээд жоохон буурах тийм хандлага ажиглагдаж эхэлж байна. Засгийн газрын бонд дотоод барилжаалагч байгаа засгийн газрын бондын өгөөж шаарж байгаа өгөөж бол эргээд жоохон бууж эхэлж байна. Тэгээд дээрэс нь 2016 оны сүүл үеэс маш тийм одоо хүчтэй гэж хэлж болохоор одоо хийхэд маш хэцүү хэрнээ тийм бодлогын арга хэмжээнүүд бол хэд хэдийг бол төсөв талаасаа, төв банк талаас бол авч хэрэгжүүлсэн. Энэ нь бол эргээд нөгөө нэг зах зээл дээр ингээд гажуудл үүссэн байсан тэр одоо үнэн дээр үүсээд ханшин дээр ч юм уу те энэ үүсчихсэн гажуудлууд бол эргээд засагдаж эхэлж байна. Дээрээс нь олон улсын валютын сантаа энэ бодлогын алдааг засах, гадаад санхүүжилтэн дээр учирч байгаа дарамтыг засах чиглэлээр хөтөлбөр тохироод ингээд хөтөлбөр орог ингээд эхний одоо урдч нөхцлүүд бол бүгд ингээд биелдсэн одоо валютын сангийн хурал болох гээд ингээд хүлээгдэж байна. Тэгээд энэ нөхцөл байдлууд бол эргээд гадаад эдийн засгаар Монголыг сонирхож байгаа хөрөнгө оруулагч нар дээр бол маш тийм эрэг мэдээлэл болж очиж байна. За энэ нь эргээд сая Хөгжлийн банкны тэр 580 сая долларын бондын арилжаан дээр бол ирсэн захиалгын хэмжээс бол маш тодорхой харагдаж байгаа. Тэгээ буцаад хөрөнгө оруулалтын банкудаа уулзаад ирэхээр зэрэг Монголыг бол шал өөр нүдээр харж байна. Гэх мэтлэн одоо ингээд эдийн засгаар маш их тийм эрэг зүйлүүд бол сүүлийн үед их дамгаалж байна л да. Тэгэхээр сүүл одоо харж байхад жишээ нь Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк саяхан бас тайлангууд төлөв таамгуудаа бол танилцуулж байна. Азийн хөгжлийн банкны хувьд бас харьцангуй эрэг тал руугаа чиглэсэн байлаа. Дэлхийн банкны хувьд бол хараа эрсдэл талыг нэлээд тооцож энэ удаагийн шинжилгээгээ бол хийсэн гэдгээ ч өөрөөсөө тайлбарлаж ирсэн. Эрсдэл бол үргэлж байдаг асуудал. Яг одоо энэ инфляцийн төлөв байдлын тайлан дээр бас тодорхой байдлаар ямар эрсдлүүдийг нэлээд онцолж тогтоож оруулсан байгаа бол. Хоёр дахь
инфляцийн төлөв байдлын тайлан дээр одоо хэрвээ та бүхэн харах юм бол за ер нь энэ дээр ч биш бид нар нөгөө мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр гарсны дараагаар олон нийтэд хүргэсэн мэдээлэлээр ч гэсэн дурдж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр зэрэг хэдийгээр бид нар 2016 оны сүүлээс ингээд манай экспортын барааны үнэн дээр эерэг өөрчлөлтүүд гараад худалдааны нөхцөл ингээд сайжирч байна тийм нөгөө terms of trade гэж ярьдаг. Тэр зүйлэн дээр эерэг өөрчлөлтүүд гарч эхэлж байна. Тэгэхээр энэ тэгтээ цаашаа хэр удаан хугацаанд тогтвортой байх болоо гэдэг зүйл бол нэлээд бас тодорхой бос байсан. Зэсийн үнэн дээр, алтны үнэн дээр Америкаас явуулж байгаа бодлого гэх мэт энэ зүйлүүд хятадын талаас гээд ингээд нөгөө нэг бас тодорхой бос байдлууд бол нэлээд байгаа. Та түрүүн бас асуултандаа дурдлаа. Тодорхой бос байдлын эрсдэл бол угаасаа байдаг. Тэгэхээр зэрэг Дэлхийн банк бол тэн дээр бас нэлээд консерватив хандсан гэж байна. Төв банк ч гэсэн бас яг иймэрхүү зүйлүүд дээр бол нэлээд консерватив ханддаг бол байгууллага байдаг. Ер нь бус орнуудын туршлагаас харахад Монгол банк ч гэсэн мөн ялгаа байхгүй. Энэ дээр бол бас л сая өмнөх нэгдүгээр улирлын бодлогын мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэр бол энэтэй л холбоотой. Өөрөлдөх юм бол энэ дэлхийн зах зээл дээр байгаа үн яах нь бас яг харъя хэлбэлцэл өндөртэй байна. Цаашаа энэ гайгүй түвшиндээ тогтворчих нь уу? Дээрээс нь төсвийн энэ байдал яаж өөрчлөгдөх нь үү? Олон улсын валютын сантай хийж байгаа хэлцээрүүд цаашаа яаж өрнөх нь үү? Гэх мэтлэн энэ зүйлүүдийг харгалзан үзээд ер нь энэ удаадаа мөнгөний бодлогын хөв хിവэр хадгалъя. Энэ зүйлүүд харьцангуй тодорхой болсны дараагаар эргээд хуралдах энэ зүйл бол нээлттэй. Дараагийн хурлаар бол хэлцэх бууруулах, өсгөх, хിവэр нь хадгалах, өөр хэрэгсэл оруулж ирэх энэ бол нээлттэй гэдэг байдлаар бодлогын шийдвэр бол гарсан байгаа. За өнөөдөр цаг гарган студид хүрэлцэн ирж мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. За студид Монгол банкны мөнгөний бодлогын газрын захирал Баяр Даваа хүрэлцэн ирж инфляцийн төлөв байдлын тайлангийн талаар бидэнтэй ярилцлаа. За гадаад зах зээл дээр нүүрсний ханшийн өсөлт бас нүүрсний ханш бол өсөлттэй байсан нь бол нүүрсний экспортод эргээр нөлөөлсөн байна. Оны эхний 3 сард экспортлсон нүүрсний мөнгөнд өмнөх оноос 5.4 дахин нэмэгдсэн дүнтэй байгаа. Удуурхан салбарын мэдээлэлээр томоохгүй эргээд уулзъя. American Express card says a lot about your reputation. You will be welcomed with respect wherever you go when you have a green card. One of the world's most valuable brands.